тоглолт баримжааг онош муутай дамжуулалт явчлаа. За Гаан Эрдэнэ хувьд бол өнгөрсөн тоглолтод бол бага амьд үлдээх цаашлаад хожил авахд бол маш чухал үүрэг үүсгэсэн. За зов жаргалын бөмбөг таслагдсан улмаар үлзий уршхан дамжуулалтаар мөнхөөр бодогдол байгаа сонь авч байна. Гайхамшигтай эргэлтээ хийсэн те. Ерөөсөө 1 минут 30 секунд 10 орчим оноо эргэлтээ хийсэн. Тэгээ улмаар нэмэлт цаг оноо тэргүүллийг авлаа. За дамжуулалт явсаар Жоктор ирсэн. Петр Жокын 3 оноо шидэл дамжуулалттай. За шидэлтийн техник бол их өөрөмстэй. Баяр хүрүү гаргасан 3 онооны шидэлт амжилттай багийн 7 дахь оноо. Шидэлт ч гэсэн том мууг болж байгаа. Довтлооны секунд дуусч байгаа. Дөлхөн он дундаас шидэл дамжуулалттай. Жок. За бодогталбар өөр хамаад орсон. За баруун талтай бодогталбарыг бол их сод үдэж довтлогыг нь бол торгоосон Жок баруун талаа аваад. За бөмбөг бол гараас их ч хурдтай болсон байгаа. Бөмбөг шилзээр ахаад өрдөр нь маш том зай үүссэн Петр Жок 3-аас 3 гэсэн олон зай шилдэг үүсгэл. За хурдаар илүүрхэд маш хэлбэрхэн орсон говьч гаргалаа мөнхөөрийг сулсан анх олон зай шидэл. За Эпсэс бол шидэлтийг үүснээр араас Баярхуугийн хаалт амжилттай болсон Росс. За хоёр хамгаалагчийн болохоор бөмбөг нуух гэж үзсэн. Хамгаалт их сайн болж байгаа гэхдээ Реди Росс авсан. Дор Синк хангалттай зай гараад ирсэн. За Принципал Синк. Шохруудаас Росс. За станы араас нэг үлдээрээс шийдсэн Реди Росс. За өсөхөөс зүүндээс лавсан ахаад нэг үлдээрээс явуулсан Реди Росс. Түүний нэг хөл дээрээсээ шидэж байгаа алсын зай шиг төгсөн дамжуулалт Джонс эсрэг давталгаагаа алдсан. Хамгаалт сайн болсон. Тулуу ярдах боломжийг үүсгээд хөөргсөн. Хүмүүсээр дундаа. Хоёр шидэлт хоёулаа яг л нэг тоочкон дээр очлоо. Арай дутуу гарчлаа. Үлций орших тухтаа шидсэн 3 онооны шидэлт амжилттай багийн 34 оноогоо авсан. Шахч одоо хов чанхрууд багийн урд чугамны тоглогчдыг стол амаргүй байдалд оруулж байна да. Багт бол явсан Джонс өөрөө довтлохж бол төдийлэн яарах байна. Үсэг хоёр сул довтлогоогоо алдсан. 2 дахь боломжоор байна. Оноогоо авлаа. Шөндрөөлтөд шидсэн юм дамжчин. Үлций оршихын алсын зай шидэлт амжилттай 3 онооны шугамаас ихэлсэн Росс бөмбөгөг бол гоё улсаа өөрийгөө найдвартай сууллаа. Довтлооны төгсөж Нямбай байна. Үлций орших завчин дээр гаргаж өгсөн Тулуи холын зай шидэлтийг үүсгэсэн. Батлагын Тулуи. Яврагш ордон довтлоонд төгөлдөр орж ирсэн 2 оноо. Дамжуулалтан дээр хамгаалагч гар хүрсэн довтлооны скул дуусч байгаа Петр Жок баруундаа алхаад 3 оноо шидэлтийг үүсгэсэн. Жокийн шидэлт амжилттай болсон. Хамгаалагч хоцорсон тэрнийг жаахан зайг хандахгүй. Нөгөө талаас Россын дундын зай гаргалаад буцаага бодогталбар руу чиглэсэн дамжуулалт. Бүжгнаа дундаас холын зай шидэлт болсон. 3 он шидэлт амжилттай болсон. Батмантхын өөр улаасан довтлооны скудээжсэн хангалттай унаглаа. Гой дамжуулалтыг өгсөн Синкийн довтлогын амжилттай болсон нэмээд алдаа гарсан гэж үлээсэн. Батмантхын хувьд тийм ч муу хамгаалт биш байлаа шүү дээ сая. За завчин дээр гараад өгсөн төгөлтөр дундаас шидэлт амжилттай 2 оноо шугам гიშгчлээ. Гарыг дагуулсан шидэлтэй алдсан уршаа хордон довтлогыг эхлүүлж байгаа юм байна. Дамжуулт чийзэн дээр лээ довтлогоо найдвартай байна. Цацлааны эсрэг хөдөлсөн Аарон Джонс ямар гой дамжуултыг гаргаж өгсөн бай. Довтлогын амжилттай. Онооны самбар хөдөлсөнгүү. Росс Гаан Эрдэнэ дээр доор шахсан довтлогын амжилттай. Гангстер онооны Жок цаанцлааны ар шидэлтэн дээр гарсан. Энэ удаа дундаа шидэж байгаа маань Петр Жок өнөөдөр довтлогон дээр ус үнэхээр онцгой байгаа. За довтлох орон зай үүсгэж чаддаггүй дээ энэ удаа өөрөөр дүүргсэн түүний довтлогын амжилттай. Татгсан ч дөлгөөний бөмбөгийг суйлцсан. Үсэх хоёрын довтлогын амжилттай. За үлзий өрш ахаад өөрийгөө их гой зурчлаа. Өстой хэлбэрхэн довтлогон юм да. Хоёр. За өөрөө бодох тайлбараас авах авч байна. SG Apes багийн бөмбөг заслаг ороогүй цлааны араас холын зай шидэлтийг үүсгэсэн Реди Росс. За нөгөө талаас өнөөдөр бүрхийгч харахыг бол үгүйсэхгүй байна. Одоогийн байдлаар. За үлзий орших энэ тоглогч болоод 2 дугаар хагастай болоод үлзий орших. За завчин дээр гараад өгсөн мөнхөөрийн шидэлттэй амжилттай болсон. Гэслэр онооны зуруу буцаад Джонс за буцаагаад Батман дахь төгсөн дамжуулалт тэр доор нь хариуг юм байрлаа. За энэ залуу бол
Жок таныг төгөж аргасан Петр Жок гурваас голын цай шилэлт амжилттай болж байна. Энэ залуу өнөөдөр ах зөвхөрөөр бөмбөг дамжсан. Доор Арн Джонс товтлогын амжилттай. Синк Жоктер гаргаад өгсөн. Жок 100% шилжиж байгаа. Энэ удаа ч гэсэн шийдэлт нь үнэхээр найдвартай байлаа үзэгчтэй ингэснээр залуу ерөөс онооны зүрх ойртох тоолонд л голын цай шилдэг амжилттай болох ч байгаа. Энэ удаа бөмбөг таслагдсан. Араас үлзий уршиг хамгаалт сайн болсон ч. Хоёр өндөр хамгаалч эсрэг өөр дээрээ татаад дамжуултууд үргэлжилсэн өсөх хоёрыг хөөргсөн товтлогын амжилттай. Алдаатай ч байж болох. Солон жаргал дээр ирсэн дамжуулт товтлогын секунд дуусч байсан. Самбардад явсан товтлогын амжилтгүй болсон. Өсөх хоёр дамжуулт 6-аар харамж зэрэгэрсэн юм шиг нэмшил тусалцсан. Авж Релерос голын зэшид амжилттай болсон үзэгчтэй. Часаас хараахан сугарч чадсангүй аюутаж өсөх хоёр татгуулсан товтлогын амжилтгүй. Хоёр дахь боломжоор багтаа бөмбөг буцаагаад хадгалсан өсөх хоёр. За хэцүү байлаа шийдсэн өсөх хоёрын шийдэлт заграх дуунчтай үзэгчтэй. Болсон байна их үе удаагийн тоглолтод 78-75 ярцаатай SG Apes баг энэ удаагийн ээлжилж чадaltaа авлаа.